Цаана налагчуудаа хайрдаг вэ? Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид нарцад мэндэлсэн нандан сайхан өдрөнд төхөж байгаа эрхэм найз, эрхэм ажлын хамтрагч одгөрөлдөө хэмээн хаягалсан чин сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Эрхэм чиний минь айлчлан ирсэн нас нь аз жаргалаар дүүрэн байж авч буй гавьяаныхаа амралтыг эрүүл инхэж урд удаан эдлээрээ хэмээн дотны хэн бүхнийхэн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэдчилгээг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. 우리 샤르나는 저만 옥승우도 님의 Байцгаана уу? Минь хүргээ сайхан баярлцгааж байна уу? За манай мэдшилгээ үргэлт маань үргэлжилсээр энэ цаг мөчид ээлжид нэг сайхан ганган бүсгийг зориу хөрөлцөн ирлээ. За тэгэхээр цэцэг шиг хөөрхөн одгөрөл бүсгүй танд энэ гингийн тонголго өдрийн минь хүргье. Баярлалаа. За одгөрөгч маш гоё халуун булан уур амьсгал өгтөж авч байна. Хайртай дотны хэм бүхнэн л хүрээлээд суучихсан. Өнөөдөр 2 дугаар сарын 14-нд ямар баяр үргэлжилж байна? Хайрын баяр төрсөн өдөр. За тэгэлгүй яах вэ? Тэгээд миний авсан мэдээллээр өнөөдөр бүр нэлээд олон баярт мөч таны минь амьдрал төхөөж байгаа гэдэг сурагтай нэгчээ. 2 дугаар сарын 14-ний энэ өдөр та өргөн дэлгэр Монгол их оронд хүмүүн заяаг болж мэндэлж байсан байна. Юуны төрөнд бичлэгнийхаа ихэнд таныг таньдаг эрхэм дотны хүмүүс нийт Малайх нутгийн зан олныхын өмнөөс хорвоод мэндэлсэн хосгийн баяр төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За одгөрлөгчээ тэгээд төрсөн өдөртөө зэрэгцээ та минь төрдөн үнэлүүлсэн байна. Гавьяаныхаа амралтыг авч гайхам сайхан бахтам амжилтаараа хамт олонтойгоо баяраа тэмдэглэж байна. Дээрээс нь өнөөдөр бас дэлхийн үнцэг бүртэл хосууд бие биендээ хайр сэтгэлээ илчлээд ямар ч гоё өдөр та минь төрөвдөө. Тэгэхээр бичлэгнийхаа ихэнд хоёлаа бас жоохон өөрийгөө товчхон танилцуулъя. Аль салбарт ажиллаж байгаад одоо энэхүү гавьяаны амралтаанда гарч байгаа вэ? Эмнэлгийн байгууллагт зөвлөгчийн ажил хийжсэн. 29 жил ажилласан. Тэгж байгаа л. Тэгж байгаа гарч байна да. Яа тэгэлгүй яах вэ? Тэгээд ингээд харсан чи бүр юу цэцгүр вэ? Одоо бараг 10 жил байна гэмээр л их сайхан цоглог харагдаж байна. Тэгээд надад захиалыг чимэн хэлснээр та минь зэвсэгт хүчний 337 дугаар ангитай овоглож ирсэн. За тэгээд анхны зөвлөгч байлаа. 265 дугаар ангийн анхны зөвлөгч. Одоо 337 дугаар анги болсон. Тэгээд тэндээсээ тэтгэвртэй гарч байна. Их сайхан төөхөн үйл явдал болж байна. Тэгээд сувилагч хүнд хайртай цаанаасаа л нэг энэрэнгүй сайхан сонсогддог. Тэр дундаа бүр зэвсэгт хүчний салбарын сувилагч ихээр их л өөрмөц байдаг болов гэж бодож байна. Тэгээд ер нь нисхийн салбар тантай их холбоотой гэж сонссон. 337 дугаар анги маань өөрөө нисхийн анги гэдгээрээ онцлогтой. Тэгээд бас миний эгч чинь өөрөө нисгэгч хүний гэргийгээд л энэ салбар тантай их ойрхон юм амны ихчээ. Тийм ээ. Хань минь одоо сургууль төгсөж ирэл, би ангаахын дунд сургууль төгсөж ирэл. Би хоёр ханилаад одоо 36 жил болж байна даа. Тэглгүй яах вэ? Тийм мэдээж энэ гоё хайрын түүх, энэ гоё ажлын түүх гэдэл өнөөдөр яалтчгүй таны минь бахархлын өдөр байх нь гарцаагүй шүү дээ. Тэгээд энэ баяр дээр баяр нэмж бас нэгэн хүмүүс маш гоё цэцгийн баглаа явуулсан байна. Энд амар зүрсэн. Тэгэхээр энэ гоё цэцэг бас их учиртай миний ихчээ. Өдөр бүр авдаг цэцгээс арай өөр онцлогтой. Их гоё сайхан өгсийг, талархлыг өөртөө шингээгээд ирсэн. Тэрийг нь уншиж гүйцэлдүүлэх том үүргийг надад өгчихсэн. Тиймээс хоёлаа танд хаягж ирсэн сайхан сэтгэлийн үгсийг нь сонсоод араас нь талархал дүүрэн сайхан бэлгийг өгтөн авъя тийхүү. Эрийн түшиг гэрийн чимэг төрийн тулгуур төрлийн язгуур болсон эрхэмсэг чамда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Төрсөн биш ч төрснөөс өөрцгүй төө зайгүй ихээр бид нөхөрлөжээ. Төөрөг тавилангийн учирлаар бид ажил амьдралын гараагаар холбожээ. Амьдралынхаа жаргал зовлонтой мөч бүхнийг хамтдаа хаалцаж ай сайхан найз минь чамтайгаа төрснөөс өөрцгүйгээр дотносож нөхөрлөж явжээ. Чи минь бахтам сайхан амжилтаараа өнөөдөр гавьяаныхаа амралтыг авч байгаад бид нарын туйлын их баяртай байгаа шүү. Чи бол бидний бахархал хэмээн таны ажил амьдралын гараагаар холбосон эрхэм хамт олон эрхэм дотны найз нөхдүүд энэ цаг мөчид бас хүндэтгэл явган өргөн барьж байна. Хүлээн авна уу? Зөвлөн гараараа ихэнх сүрэлсаа Зүйтэй агаараа ихэнх нивэсээ Цагаан усгол уйхан дайчи
Тэнгэрлэгчээ. Энэ бичлэг бол урсамж болон хадгалагдан үлдэн хэдий өөдөөс нь цөмөөрөө хараа зогсож байгаа ч гэсэндээ нэг зүрх сэтгэлийн гүндээ хамт олондоо хэлэх сайхан үгс байдаг болов гэж би хувьдаа бодож байна. Яг энэ цаг мөчид манай бэлгэний эздэд талархал дэвшүүлээ тийх үү? Сэний гинтэн байлаа. Тэгээд энэ хамт олонтой шиг сайхан байхгүй. Зорсон ч, жаргасан ч зөндөл юмыг үзлээ өдий болтол. Гэхдээ та нар гүйгээр байна гэдэг бол их хэцүү юм байл те. Ингээд та настаа баяр хүргэсэнд бүгд өөрөө ингээд остурдаан жилд би биенийхээ баяр жаргал дандаа цуг байна шүү гэж л хэлээд баярлаа. Халуун сайхан мэдчилгээгээ энэ хүрээд хоёрлаа. Өндөрлөө хайр шингэсэн ажил амьдралын гараагаан баттгаж байгаа та бүхний энэ сайхан үчийг бас сайхан өнгөрүүлээрэй гэж хүсмээр байна. Цагаан халаа цэвэлзүүлсэн цайлган цагаан сэтгэлтэй сувлэгч таньда баярлалаа гэсэн сайхан дууны үгсээр энэ удаагийнхаа дугаарыг жаргая. Сайхан баярлалаа. Баярлаа. Сэтгэл нэгтэй найзаа Сартай мартай хорвоо Итгэл нэгтэй найзаа Миний сайхан найзууд